Засгийн газар шин сэргэлтийн бодлого дэвшүүлээд ажиллаж байна. За хот хөдөөгийн сэргэлт гэдэг ийм том сэдв шин сэргэлтийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байгаа. За өнгөрсөн хугацаанд манай иргэдийн хувьд ч гэсэн бас ажигласан бах бомтын сэргэлт гэдэг бид нар хань мандлын төмөр зам, за гашуун сухатын төмөр зам, шивээ хөрөнгийн төмөр зам гэдэг яг төвлөрөөд ажиллахад ерөөсөө нэг жил гарны хугацаанд дотор бол эдийн засгийн болон экспортын бие хэмжээ бол яаж нэмэгдэж байгааг бол харж байгаа. За хот хөдөөгийн сэргэлт донд хэд хэдэн асуудлууд яригдж байгаа. За нэг нь бол энэ сэлб голын дагуух дэд утсын асуудал. За холбогдоогүй холбоос замуудыг холбох асуудал судлагдж байгаа. За одоогоос яг 2 жилийн өмнө шин сэргэлтийн бодлого эхэлж байх үед бол би яг энд иржсэн та бүхэн санаж байгаа. Тэгээ өнөөдөр бол бидний хувьд бас гэр хорооллын засаг дарга нартай бас уулзаж ярилцлаа. Ингээд засгийн газраас шин сэргэлтийн бодлогын хүрээнд гэр хорооллын сэргэлт хэмээх юм дунд хугацааны төслийг эхлүүлэхээр ийм шийдвэр бол гаргаж байгаа. Тэгээд энэ хүрээнд бол гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцүүд, за гэр хорооллын стандарт, за мөн гэр хорооллын төрийн үйлчилгээ, за мөн гэр хорооллолтой холбоотой нийтийн тээврийн асуудал, за гэр хороолол тавигдсан авто замуудыг хэрхэн холбоотой асуудал, за мөн гэр хорооллын соёлын бодлогын орчныг хэрхэн сайжруулахтай холбоотой асуудал, за хороод болон хэсгийн ахлагч нартай холбоотой мэдээлэл солилцох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг ийм цогц арга хэмжээнүүд бол хийгднэ гэж ойлгож бас болно.